амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдрахыг хүсье юу? Монгол цэргийн өдрөөр зөвтгөгчний 105 жилийн ог тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас төрөн гарсан аймагтаа аж төрөм суугаа бэлтгэл хурандаа нарт аймгийн цагдаагийн газраас хүндэтгэл үзүүллээ. Цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллан эх орныхоо аюулгүй байдал хөгжил цэцгэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл хурандаа нарт цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа онон талархал илэрхийлж өгүүлэн байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулсан байна. За би цэргийн амьдралаар явсан. Цэргийн дүрм гэж одоо ерөнхийлөгчийн зарлаа батлагдсан дүрм байдаг. Энэ дүрмээр бол одоо цэргийн хүмүүс бол одоо цаг барьдаг, ажлаа өмнөчөөс зүтгэдэг, эх орон гэдэг юм ямар учиртай газар нутгийн одоо сүүн газрын ямар үн цэнтэйг мэдэрч тэгээ одоо эх орныхоо төлөө эхний ээлжинд явах өөрхтэйгээ мэдэрч ард угаа аав ээж нутаг орон одоо юу гэдэг. Эх орныхоо төлөө зүтгэхэд бэлнээр л цаг минут өдөр шингүй ажилладаг байлаа. Миний үеийн Нүүрхан аймгийн үндсэн харьяат хүн. Тэгээд 1965 оноос эхэлж энэ улсын хилээс хамгаалах байгууллагт ажиллаж байсан. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллагт 68 оноос эхлэж энэ хугацаанд би мөрдөн байцаа халбаны ажлыг гүйцэтгэд дараа нь ахлахуулж сүйд нь тасгын даргуулж цагдаад бол ингээд би 40 жил ажилласан гоо. Цагдаагийн байгууллагт бол ажиллаж амьдарч байсан хувьд одоо цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдыг одоо албан үүргийн сайн гүйцэтгэж дээрээс нь соёлч байдлыг одоо эрхэмж байгаарай гэж одоо ингэж захиж байдаг юм. Өнөөдөр Хүүрангай аймагт Монгол хурандаа нарын бас зохион байгуулалтаар хүлээн авч бид бүгд хүндэтгэл үзүүлсэн юм аргамжаа болж байна. За онцгой байдлын байгууллагт нийт 38 жил ажиллаж 25 онд цэргийн маягийн тэтгэвртэй гарсан ийм албаагч байгаа. Тэгээд нийт онцгой байдлаар ажиллаж исэн нийт удирдлага болон нийт албаагчдаа Монгол цэргийн 105 жилийн баярын мэндийг хүргье. Бид бас та нарын үргэлжлэл энэ байгууллагыг бас бид нар та нараас хойш энэ зэрэгтэй ингээд ажил үргэлж алдаж явахгүй шүү. Алдалгүй үргэлжлүүлж явна гэдгээ бас ахмад үедээ харуулж байна. Энэ ахмад үедээ харуулсан бас ахмадуудын маань бас эргээд энэ байгууллагатаа алдаа дутагдaltaй зүйлээ засах шинжил сайжирсан юм бидний нүднээс илүү олж харж бас заавар зөвлөлтөө өгдөг. Энийг бид нар бас ажил үүрэгтээ тусгаж авч ингээд ажиллаж байдаг нь бидний онцлог даваа тал байгаа. Бас мэдээж бид Монгол хүмүүсээс өвгдөөс сурах ухаанд учиртай. Бид нар бас энэ бэлтгэл сайхан хурандаанаас авч ажил үүрэгтээ хэрэгжүүлэх олон сайхан даваа талууд байдаг. Бидний ажил үйлсийн дээр бас маш их төм болж явдаг. Одоогоор ажиллаж байгаа юм шиг байдаг ийм хүмүүс байдаг юм аа. Монгол улсад хурандаа цолыг анх улсын баг хурлын тэргүүлэгчид сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдөр олгож эхэлсэн түүхтэй. Анхлан зөвтгөгчийн хил хамгаалах байгууллагын албаагчдад хурандаа цол олгож байсан бол 1950 оноос цагдаагийн байгууллага, 1964 оноос шүүгэн шүдрэг гүйцэтгэх байгууллага, 1970 оноос онцгой байдлын байгууллагаас хурандаа цолтон төрөн гарч эхэлжээ. Өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд бэлтгэл чөлөөнд гарсан 9 хурандаа цолтон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хурандаа цолтой удирдлагууд мөн аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын дарга засаг даргын орлогч зэрэг албаны хүмүүс оролцжээ.